Берклигийн их сургууль 1869 онд 10 багш 40 оюутантай анх Окленд хотод нэгдэж байжээ. Улмаар 1873 онд буюу 4 жилийн дараа Беркли хотод 500 орчим оюутантай Калифорни мужийн анхны улсын их сургууль болон өргөжжээ. Өнөөдрийн байдлаар Монголоос 10 оюутан эдийн засаг, компьютер, улс төр, гадаад харилцаа, химийн инженер, биологи, хүнс судлал, цахилгааны инженерийн мэргэжлэр тусдаа сурч байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Миний нэрийг Дамжин Сүргийн Жансаарл гэдэг. Тэгээ би энэ University of California Berkeley-гийн 4-р курсын аюутан. Одоогоор өөрийн сонирхлолоор улс төр гадаад харилцаа гэсэн судлалын мэргэжлэр сурж байгаа. Тэгэхээр манай сургуулийн Political Science Department, Traverse Department Political Science гэж байдаг. Ерөнхийдөө Berkeley Political Science-аар сурна, улс төр судлалаар сурна гэдэг бол миний хувьд маш их боломжийн нэр төрхийн үйл явдал гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь UC Berkeley-гийн Political Science Department нь юугаараа намайг ороход татсан бэ гэхээр UC Berkeley-гийн Political Science Department маш их түүхтэй 1964 оны American Free Movement Speech-ing ерөнхийдөө кампусаас эхэлсэн кампус гэдгээрээ бас Америкийн улс төр тодорхой хэмжээний бас өөрийнхөө тодорхой хэмжээний арга хэмжээг оруулсан гэдгээрээ бас UC Berkeley Political Science Department энэ улс төрийн мэргэжлийн талаараа маш их юу авдаг. Нэр төр reputation-тэй байдаг. Нэгдүгээр, хоёрдугаарт бол би сургуулийнхаа профессоруудад татагдсан. Ерөнхийдөө профессорууд маань маш өөрсдийнхөө филд, өөрсдийнхөө судалгааны талаар маш их мэдээлэлтэй байдаг гэдгээрээ би бас Berkeley-ийн улс төрийг судлах юунд мэргэжил татагдсан байнамаа. Сайн мань намайг Лувсан Бям гэдэг. Berkeley-гийн сургуульд 2-р курст эдийн засаг болон компьютерийн шинжилгээ ухаанаар суралцдаг. Би Монголд байхдаа 10 жилийн төгсөөд түүнийхээ дараа TOEFL, ACT болон гэх мэт шалгалтуудад бэлдээд аппликейшнээ бөглөөд бүх зүйлээ яаж apply хийх үү тэр талаар ойлгоод тэгж apply хийгээд тэгээ Berkeley тэнцээд ирсэн байгаа. Тэгээд Berkeley-г сонгосон нэг шалтгаанууд гэвэл нэгдүгээр өөрөө маш сайн сургууль, миний сурдаг чиглэлүүдээр тэгэхэд маш хамгийн шилдэг сургуулийн тоонд ордог. Одоо баг 3-7 хоногийн дараа сургуулаа төгсөх гэж байгаа. Энэ UC Berkeley-д байх хугацаанд хоёр багштай маш ойр хамтран ажилласан байгаа. Хоёулаа улс төр гадаад харилцаагаар судалдаг. Нэг нь Professor Fish гэх ерөнхийдөө Монголыг судалсан, Монголыг социалист орноос ардчилсан орн руу шилжихэд тэр шинжилгээний талаар бас 97-98 онд өөрийн судалгаагаа гаргаад сая 2012 оны 12 сард Монголд сар гаруй хугацаагаар судалгааны ажил хийсэн байгаа. Тэгэхээр энэ үедээ бас хамтран ажиллаж Америкийн бууны gun policy гэдгийн талаар судалгаа өмнөх жил хийсэн байгаа. Тэгээд энэ жил би Professor Alia Matnog гэдэг профессортай одоо бараг сар гаруй энэ семестртээ бас судалгааны ажлаар сонгуулийн судалгааны ажлаар судалгаа бас хийж байгаа. Тэгэхээр наавад энэ болохоор миний 3 дахь шалтгаан Berkeley бол маш их судалгаа оюутнуудтай багштайгаа хамтран ажил судалгаа хийхэд бол маш их оюут дэмжиж өгдөг байгаамаа. Berkeley-гийн сургууль маань өөрөө компьютерийн шинжилгээ ухааныхаа хувьд Америкт 3 дугаар тэрмэлэгддэг MIT, Stanford, Berkeley гэж явдаг ерөнхийдөө дүгнэ бол тэгээд нэг компьютерийн шинжилгээ ухааны хувьд нэг давуу тал нь гэвэл захиурийн хөндий маань яг хажууд нь байдаг. Үүний нэг сайн талууд нь гэвэл технологийн бүх маш олон том компаниуд мөн шинээр нэгдэж байгаа стартап гэдэг энэ компаниуд маань яг хажууд нь ингээд мянгаараа шинэ стартапууд нэгдээд мөн том компаниуд нь байгаа. Тийм учраас тэр компаниудаас маш олон хүмүүс ирдэг. Манай сургууль дээр яг ажлын өдөрлөг гэдэг дадлах хийх оюутнууд болон төгсөж байгаа оюутнуудад ажил санал болгосон тийм компаниуд ирдэг. Яг байрлалынхаа хувьд болохоор тэр хүмүүстэй маш ойрхон холбогдож чаддгаараа давуу талтай байдаг.
баруун иргэд байдаг сургуулиудаас бол маш их нэр төртэй. Америкийн улсын сургууль гэдгээр state сургууль гэдгээр дэлхийд номер 1 сургууль гэдгээр бас бол оюутнууд маш их татагддаг, өөрийн нэр төр гэдэг утгаараа бас оюутнууд бас татагдгаа. Тэгээд мөн нэмж хэлэхэд UC Berkeley маань бас маш олон Nobel Peace Prize Nobel Prize-ийн багш нартай энэ жил өмнөх жил бас манай профессор Динийг Nobel Prize бас авсан байгаа. UC Berkeley-д Монгол оюутнууд бас жил болох тусам их олноор сурж байгаа. Намайг анх ороход бид нэр тавлаа байсан бол нодлон бид нэр 3 оюутан төгссөн байгаа. Энэ жил нийтдээ 10 оюутан маш олон мэргэжлэр сурж байгаа. Би улс төрөөр бусад оюутнууд маань эдийн засаг, инженерээр сурж байгаа. Зарим нь environmental science, nutritional science гэх мэт бүгд яг өөр ингэсэн сонирхолтой мэргэжлүүдээр бас олон оюутнууд бас төгсөж байгаа. Тэгэхээр энэ жил бас бидний одоогийн бас байгаа мэдээлэлээр 3 нэгдүгээр курсын оюутан, Монголоос 1 оюутан, эндгээс 2 оюутан бас өөрөөсөө сонирхлоор сурахаар UC Berkeley-г зорин ирж энэ намар орохоор байгаамаа. Тэгэхээр Berkeley-гийн энд Азийн орнуудаас сурж байгаа оюутнууд бас олон байгаа. Мөн судлалын тэр орнуудыг судалсан Азийн, Хятад, Япон, Солонгос гэсэн орнуудын судлалын төвүүд бас байдаг. Өнөөдөр та хараахан Монголын судлалын төв UC Berkeley-д одоогоор байхгүй байгаамаа. Berkeley-д маань Монголын судлалын төв нэгдснээрээ бас олон ач холбогдолтой. Нэгдүгээрт бол энд байгаа сурж байгаа оюутнууд маань бас Монголоо сурчлах талаасаа бас сайн болж өгнө. Хоёрдугаарт бол Бериад болон Америкт монголчууд маш ихээр олон амьдарч сурч байгаа. Тэгэхээр энд Berkeley-гээс судалгааны тэнхим нэгдснээрээ болвол нэг юм төв болж өгөөд Монголоо бас сурчлах, Монголын судалгаа, Монголын сурчлах гэсэн сонирхолтой хүмүүсээ бас ингэж хамтан цугласан маш том бүтээн байгуулалт болгохаа гэж бодож байна. Берклийн сургуулийн зүүн Аз судлал нь Азийн олон орнуудын бие даасан судлалын тэнхимүүдтэй. Жилбэр олон улсын соёлын өдрүүдийг зохион байгуулдаг. 2011 онд Берклийн сургууль Стэнфордын сургуультай хамтран Пан Азийн фестивалыг Монголын нэрэмжит соёлын өдрүүд болгон санаачилж зохион байгуулсан билээ. Улс орныхаа соёл заншлыг сурчлах нь гадаадд амьдарч сурч буй оюутан залуусын эрхэм хүсэл байдаг. Эдгээр оюутнууд дор бүрнээ чармааж идэвхтэй оролцдог байна. Маш олон төрлийн бакалаврын оюутнуудаас манай сургуулийг төгсөж өөрсдийнхөө боломжоо Монголынхоо хөгжил цэцгэлэгт бүтээн байгуулалт өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэсэн оюутан залуучууд маань маш их хүсэл мөрөөдөлтөөр сураад Монголд эхнээсээ очоод бас өөрсдийнхөө хувь нэмрийг улс төр болон хувийн салбарт өөрийнхөө мэргэжлэр Монголынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж аваа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр одоо энэ жил Berkeley-гээс 2014 онд 3 оюутан төгсгөр байгаа. Улс төр nutritional science, environmental science гэсэн 3 мэргэжлэр бас энэ жил төгсөж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд бас маш олон оюутнууд UC Berkeley-д сураад энд UC Berkeley-д Монголоо танилцуулахаас гадна бас энд байгаа 5,000-аас 20,000 монголчууд бас Америкт амьдардаг байгаа. Тэгэхээр энэ төв биднэрт UC Berkeley-д байгуулснараа маш их юм монголчуудыг сурчилсан маш том төв болж өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Тэгэхэд бас оюутнуудын зүгээс бас энэ төслийг бас дэмжиж байгаа гэдэгт хэлэхдээ татаа байна. Берклийн сургууль нь төрөл бүрийн мэргэжлийн ангиас гадна шинжилгээ судалгаа дээр үндэссэн том сургалтын бааз юм. 106 бакалаврын зэрэг, 88 мастрын зэрэг, 97 шинжилгээ судалгаа дээр үндэссэн докторийн зэрэг, 31 мэргэжлийн докторийн зэрэг гээд олон сургалтыг санал болгодог байна. Хэдий энд сурж байгаа боловч Монгол захим ертөнцөөр дамжуулаад Монголд юу болж байгаа, ямар бүтээн байгуулалт өрнөж байгаа талаар үргэлж мэдээлэлтэй байдаг. Тэгээд бидний хувьд ч гэсэн уулзаад Монголда юу хийж чадах вэ, ямар бүтээн байгуулалтыг хувь нэмэр оруулж чадах вэ талаар үргэлж ярилцдаг тийм хүсэлтэй байдаг. Тэгээд манай Монголын хувьд Монголын залуус маань иргэд маань өндөр мэдлэг боловсралтай байвал тэр маань өөрөө Монголыг маш хүчрэхийг болох хамгийн чухал зүйл юм болоо гэж боддог. Тийм учраас ирээдүйд олон хүмүүс залуучууд Америкт ир суралцаад тэгээ ирээдүйд улс орондоо
хувь нэмэр оруулна гэдэг шийддэг. Тэгээд миний хувьд Монголын маань ирээдүй маш гэрэл гэгээтэй байгаа гэдэгт гэж боддог. Тэгээд нэг юм нэмшилэхэд бол манай Berkeley сурж байгаа оюутан гэх болтгоо бас гадаадд Америк сурж байгаа оюутнуудаас нэгдэж бас бие биентэйгээ хоролцож ийсэн ийм network бас энэ жилүүдээс эхлэж үүссэн байгаамаа. Тэгэхээр энэ оюутнууд маань бас ирээдүйд хэрвээ бид нар тийм төв байх юм бол бас Монголдо ирж энд судалгаа хийж ирэх сурах бас Berkeley-д бас нэр хүндийн югаар болоод бас мэрэгжил нь бас сайн байдаг учраас энэ сургуультаас олон оюутнууд ирж сурна гэсэн хүсэлтэй байдаг байгаа. Тэгэхээр оюутнууд бүгд Монгол улсынхаа төлөө хөгжлийн төлөө болоод өөрсдийнхөө хүн нэмрээр глобалийн хэлдгээр Монголын хөгжил гэрэлтэй байгаа шүү гэдэг итгэлтэй байна. 1935 онд Берклийн их сургуульд анх удаа монгол хэлийг зааж байжээ. Даяаршлал тэлэх тусам эрдэнийн болон бизнесийн чиглэлээр мэдээлэл туршлага солилцох, монгол хэлийг сурч монгол орны тухай давтаршгүй өв уламжлал, соёлын гайхамшгуудыг сонирхож ойлгож авахд монгол хэлийг сурах шаардлага хэдийн өссөн байна. Монгол хэлээ Берклийн их сургуульд дахин зааж эхлэх боломжийг Монголын соёлын яам дэмжих байх хэмээн хүлээж байна.